За юу яцхандаа залгасан. Намайг нэмхүү гэдэг. Энэхүү зураг хичээлийн тусламжтайгаар хэдүүлээ Python програмчлалыг аль болох анхан шатнаас нь хамтдаа судалцгаая. Гэхдээ яг анхан шат гэдэг маань яг бүр хувьсгч гэж юу юм, if statement-ийг яаж ашиглах уу, одоо давталтыг хэрхэн хийх вэ гэх мэтлэн тиймэрхүү зүйлсүүдийг уучлаарай заахгүй. Иймэрхүү ойлголтуудыг одоо гадаадын сайтууд ч юм уу эсвэл Монголын бас хөгжүүлэгч нарын маань бичсэн блог пост эсвэл YouTube дээр байгаа байхаа гэж би бодож байна. За тэгэхээр хэдүүлээ эхний видеон дээр ерөөсөө хоёр асуултанд хариулаад бага хэмжээний Python код бичиж үзцгээе. За эхний асуулт маань юу вэ гэхээр яагаад Python програмчлалыг сонгох болсон бэ гэж. За энэ та бүхэн хэрвээ ямар нэг шинэ зүйл сурах гэж байгаа бол аль болох яг тэрийг яг яах гэж сураад байгаа вэ гэдэг одоо перспектив өнцгөө тодорхойлж өгвөл арай илүү тууштай суралцах магадлалтай. Тэгээ тийм болохоор та нар ч гэсэн бас яг яагаад чи Python програмчлалыг хэлийг сонирхоод байгаа вэ гэдгээ бас ингэж зорилгоо тодорхойлоорой. За миний хувьд бол өдөр тутмын ажилдаа бол Java програмчлалыг ашигладаг. Гэхдээ хувийнхаа сонирхлоосоо үүдээд чөлөө цагаар айл болох Python програмчлалын хэлийг ашиглаж хөрхөн жижиг алгоритм хэрэгжүүлэх эсвэл шинэ зүйлсийг турших тиймэрхүү зүйлсүүдийг хий гэсэн бодолтой байгаа. За тэгээ хоёрдугаар шалтгаан нь юу гэхээр мэдээж Python програмчлалын хэл маань одоо нөгөө нэг хиймэл оюун ухаан бүр тренд болж байна шүү дээ, тийм ээ. Тэрний хиймэл оюун ухааны алгоритмуудыг програмчлалын хэлнүүд дээр одоо хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Гэхдээ хамгийн хялбараар хэрэгжүүлэх боломжтой програмчлалын хэл нь Python гэж ихэнх хөгжүүлэгчид одоо тийм зөвлөгөө өгсөн байдаг. Тийм учраас Python програмчлалын хэлийг нь баг ихэнх хиймэл оюун ухааны инженерүүд ашигладаг. За тэгээд ерөөсөө хоёр дахь асуудал нь энэ байгаа. За тэгээд би та бүхэнд Python програмчлалын хэл яагаад сурахад мангар хялбар вэ гэдгийг ерөөсөө нэг 3 нуур програмчлалын хэл дээр Hello World гэдэг жижигхэн програм бичиж үздэхээ. За тэгэхээр хэрвээ чи энэ миний дэлгэцийг хараад гайхаж байгаа бол энэ зүгээр Linux-ийн терминал. Хэрвээ чи Windows-д бол YouTube дээр хэрхэн Python суулгах вэ гэх мэтлэн тиймэрхүү хичээлүүдийг үзээд одоо Notepad ч юм уу эсвэл ямар нэгэн эдитер ашиглаж Python-гийн кодыг бичих боломжтой. Одоо энэ дээр жишээ нь Sublime дээр одоо туршия л да. За юу яа? Эхлээд C дээр хэдүүлээ код бичье. Нөгөө нэг Python дээр код бичих яагаад хялбар вэ гэдгийг би та бүхэнд нэг жижигхэн код бичиж батлаж харуулах гэдэг байгаа юм. За эхлээд C дээр хэдүүлээ код бичицгээе. Include studio.h int main printf hello world. За C дээр бол hello world програмыг 4 мөр кодонд бас хялбархнаар бичиж болж байна. Хэдүүлээ энийг compile гэж үзцгээе. За compile гэх өмнө энэ hello world гэдгийнхээ энд ташуу зураас энэ тавьчих. Энэ new world гэсэн уучлаарай new world гэнэ. New line буюу шинэ мөрийг гаргадаг ийм одоо ASCII код гэж ойлгож болно. За compile хийцгаая. За hello world гэж хэлж байна. За C дээр бол ингэж бичиж болох нэ. За тэгвэл Java дээр хэрхэн бичдэг вэ гэж. First Java class Java бол файлын нэртэй ижилхэн байх хэвээр доторх классын нэр нь.
За first class first public static void main string. За энийг бичихгүй байсан ч болдог л доо. Гэтэ энэ дээр биччихье. System out print line hello world. За юун дээр Java дээр ингэж бичдэг юм байна. Hello world програмыг 5 мөр кодонд C-гээсээ харьцангуй олон түлхүүрийг ашиглаж байгаа гэдгийг та нар анзаарч байгаа бах. Class, public, static void гэх мэтчлэн түлхүүрүүдийг ашиглаж байна. За энийг хэдүүлээ compile цай. Java compiler first Java first hello world. Заагаа хэмшигтэй C болон Java дээр hello world гэдэг програмыг ингэж бичдэг юм байна. За тэгвэл Python дээр хэрхэн бичих вэ гэж. Хэрвээ та нар Windows ашиглаж байгаа бол Sublime Text Editor-ыг ашиглах бүрэн боломжтой. Эхний ээлжинд Windows дээр Python-гийн сангийн татаж суулгах шаардлагатай. За тэгэн гутаа хэдүүлээ энийг дэлгэцэн дээр хадгалчихъя. Туршилт зэг py. Python-гийн file ер нь py гэсэн өргөтөлтөй байдаг. За ерөөсөө маш амарх. Hello world. За ингээд Sublime хэрвээ суулгаж байгаа бол Windows дээр ямар shortcut ашиглаж Python-гийнхаа кодыг шууд compile-ийг бол мэдэхгүй байна. Хэрвээ чи Mac буюу MacBook-ийг хэрэглэдэг бол Command Shift B гэж дарахаар Python syntax check гэж сонголт гачирна. Эхнийх нь Python гэдгийг сонгоод enter дарахад тухайн чиний кодыг compile-дод hello world гэж хэвлэж байна. A few moments later. За яагаад Python сонгож байгаа вэ? Python яагаад хэлбэр вэ гэдгийг би сая 3 өөр програмчлалын хэлэн дээр hello world гэдэг жижиг хоёр үгийг хэвлэж харууллаа. Хамгийн амархан нь бол мэдээж Python байлаа. Ганцхан мөр код ашиглаж хэвлэж байна шүү дээ. Hello world гэж. За нөгөө хоёр маань харсан тийм ээ. 4 болон 5 мөр код бичиж байна. За тэгэхээр хоёр дахь асуулт маань хин энэхүү хичээл үзэх ёстой вэ? Үзвэл зүгээр вэ гэж би хувьдаа бодож байгаа вэ гэхээр хэрвээ чи үнэхээр хиймэл оюун ухаан, data science, дүрс боловсруулалт чиглэлийг хувьдаа үнэхээр сонирхож байгаа бол Python програмчлалын хэлийг надтай хамт сураарай. Өөр Python-ыг бол өөр бусад салбарууд бас ашиглах бүрэн боломжтой. Raft хийхэд Python програмчлалын хэлийг ашиглаж байна. Web хийхэд ашиглаж байна. Гэх мэтлэн маш олон салбар байгаа, та нар Google дээр үзээрэй. За. Тэгэхээр хэдүүлээ эхний хичээл дээрээ уучлаарай. Readme text руу гарцгаая. За тэгэхээр Python програмчлалын хэлийг ашиглаад object oriented програмыг хэдүүлээ Python дээр хэрэгжүүлэх болно. Тэр нь юу вэ гэхээр тэр нь яг яагаад би object oriented programming гэдэг байгаа гэхээр энэхүү видеог үзэж байгаа ихэнх хүмүүс маань яг бодит програм хийхийг хүсэж байгаа бах. Миний бодлоор бодит програм эсвэл web application хийх сонирхолтой байгаа бах. За тэгэхээр хэрвээ чи бодит програм хангамж, web application гэх мэтлэн бодит зүйлсийг хийх гэж байгаа бол объект хандлагт технологиг чи мэддэг байх хэрэгтэй. Класс гэж юу юм? Тэр класс хоорондоо яаж удамшдгүү гэх мэтлэн зүйлсүүдийг чи мэддэг байх шаардлагатай болж байгаа юм аа. За ингээд видеоныхаа үндсэн 2 асуултанд хариулчлаа. Тэгвэл хэдүүлээ Python дээр арифметикийн үйлдэлүүдийг хэрхэн хийдэг талаар жижигхэн код бичиж үзье. За vim энэ дэр чинь
За тест би устгачих. Энэ бас хийг устгачих. За vim testify. За Python-гийн код бол маш амархан. Хэрвээ чи анзаарсан бол өмнөх C болон Java програмчлалын хэлэн дээр бичигдсэн кодууд маань ямар нэгэн main гэсэн функцаас эхэлж исэн бол Python бол ерөөсөө файлын эхнээс уншигтаал явчихна гэж ойлгож болно. За тэгэхээр print 3 дээр нэмэх нь 4. За энэ арифметикийн нэмэх үйлдэлийг ингэж хийдэг юм байна. 3-аас хасах нь 4. Print 3-ыг үржих нь 4. Print 3-ыг хуваах нь 4. Print 3-ыг хуваах нь 4. За яг энэ хоёр хуваалтын яг ялгаатай байдлыг хэдүүлээ compiled харцгаая. Энд бас хувь бас тавьж байна. За print 2 од бас тавьж болно. За ингээд compiled. За энэ дээр харагдаж байна. Эхнийх маань нэмэх үйлдэл, дараагийнх нь хасах, түүний дараагийнх үржих, түүний дараагийнх маань ганц ташуу зураас буюу хуваах үйлдэл байна. Ганц ташуу зураас их тавихад бол одоо энэ дээр бутархад гарч ирж байна. Нэгэсэндээ Python програмчлал хэрвээ чи өөр ямар нэгэн програмчлалын хэл мэддэг бол ганц хуваах тавихад ирнэ бүхэл хэсгийг авчдаг. Python бол өөр бутархай тоо ирнэ байнга буцаадаг. Түүний дараа хоёр хуваах тавьсан байгаа маань юу вэ гэхээр ерөөсөө бүхэл хэсгийг авах гэсэн үг. Буюу бүхэл хэсэг буюу 0. За түүний дараа хуваах тавьсан байсан шүү дээ. Тэр маань тухайн хоёр тоог хуваагаад үлдэгдлийг авч байгаа буюу 4-ийг 4-т хуваагаад үлдэгдэл нь 3 өөрөө. За түүний дараа 2 од тавьсан байсан тийм ээ. Тэр маань юу вэ гэхээр 3-ыг 4 зэрэг дэвшүүлж ийн гэсэн үг. 3-ын 4 зэрэг бол 81. За хэдүүлээ орж харцгаая дээр хамгийн сүүлийн мөр кодн дээр одоо 2 од тавьсан байна. Энэ юу вэ гэхээр тухайн энэ дээр юу гэсэн үг вэ гэхээр тухайн 3 гэсэн энэ тоог 4 зэрэг дэвшүүлж байна гэсэн үг. За энэ дээр та бүхэн ч гэсэн бас ингээд туршаад бичээд үзээрэй. Арифметикийн үйлдэлүүдийг ингэж Python програмчлалын тухайд бол хийдэг юм байна. За тэгэхээр бидний хичээлийн үндсэн зорилго маань ерөнхийдөө бол объект хандлагт програмчлалыг Python хэлэн дээр хэрэгжүүлэх ийм зорилготой байгаа. За тэгэхээр хэдүүлээ класс гэдэг ойлголтыг эхний ээлжинд авах ёстой гэж би бодож байна. За компьютер маань ерөнхийдөө бол зөвхөн тоон датан дээр одоо ажилладаг. Нөгөөсөндөө зөвхөн саяны арифметик үйлдэлүүдийн тусламжтайгаар чиний дэлгэцэн дээр байгаа зүйлсийг харуулдаг, чиний бичиж байгаа зүйлсийг харуулдаг гэж ойлгож болно. Цаана нь ерөөсөө л бүр яг цаашаа гэх юм бол хоёртын тооллын систем дээр тооцоолол хийж байгаа. Тэг 1 гэсэн одоо бидний мэддэг 10-ын тооллын системийг 2-ын тооллын систем рүү хөрвүүлээд тэн дээр ингээд тооцоолол хийдэг гэж ойлгож болно. За тэгэхээр компьютер гэдэг зүйл маань ерөөсөө зөвхөн тоон үйлдэл дээр ажиллаж чаддаг юм бол одоо бодит амьдрал дээр байгаа энэ объектуудыг хэрхэн компьютерт хийсвэрээр дүрслэх вэ гэсэн асуудал гарч ирсэн. Энэхүү асуудлыг болохоор объект хандлагт програмчлал, объект хандлах технологи гэдэг зүйл маань ерөнхийдөө шийдэж байгаа юм. Тэгэхээр бодит амьдрал дээр байгаа тухайн объектыг за хэдүүлээ жишээ болгож нэг аяга авъя.
гэх юм бол тухайн аяга маань одоо ямар өнгөтэй, одоо өндөр нь хэдий, амсрын диаметр нь хэдий гэх мэтлэн иймэрхүү шинж тэмдгүүдийг объект маань өөрөө агуулдаг. Тэгээд дээр нь тухайн объект маань одоо шинэ ямархуу акшн үзүүлдэг вэ гэдэг бас асуудал гарч ирнэ. Хэрвээ одоо машин гэсэн бодит амьдрал дээр байгаа объектыг харах юм бол тухайн машин маань одоо урагшаа явна, хоошоо явна, мөн одоо рүүлийн эргүүлэх гэх мэтлэн иймэрхүү үйлдэлүүдийг хийж чаддаг ийм объект байгаа юм. За тэгэхээр энэхүү объектыг компьютерт хийсвэрлэж оруулж байгаа энэ зүйл маань нэг өсөндөө объект хандлах технологи. Энэхүү объектыг хэрхэн компьютер дээр дүрсэлж байна вэ гэдэг маань класс гэсэн ойлголт байгаамаа. Энэ класс гэдэг ойлголт маань нэг өсөндөө саяныхаар бол ерөөсө хоёр үндсэн хэсгээс тогтож байгаа. Юу вэ гэхээр тухайн объектын шинж тэмдэг буюу одоо програмчлалын хэлэнд болохоор хувьсагч буюу variable болж орж ирж байна. Тухайн одоо за хэдүүлээ энэний дараа яг энийг тайлбарлаад дууссаны дараа хэдүүлээ одоо машин гэдэг жижигхэн класс бичиж үзцгээе. За тухайн объектын шинж тэмдэг буюу variable байна. Тухайн объект одоо юу хийж чаддаг вэ гэдэг акшн үзүүлж байгаа тэднийг илэрхийлж байгаа зүйл нь юу вэ гэхээр function байгаа юм. Function буюу функц. За нэгсэндээ тухайн объектыг компьютерт хийсвэрээр оруулж ирэхин тулд хэдүүлээ класс гэдэг ойлголтыг ашигладаг юм байна. Тэрхүү класс маань юунаас бүтдэг вэ гэхээр тухайн объектын шинж тэмдэг буюу програмчлалын хэлэнд хувьсагч, тухайн объектын одоо хийж чаддаг үйлдэлүүдийг илэрхийлэх функцуудаас бүрдсэн энэхүү одоо хийсвэр одоо цогц зэмний өгөгдлийг одоо юу гэх юм бэ? Тухайн энэ өгөгдлийг одоо ингээд дүрсэлж байгаа зүйлийг ерөнхийдөө бол класс гэж нэрлэж байгаа юм байна. Энэ нь болохоор хийсвэр өгөгдлийн төрөл гэж явдаг. Учир нь юу гэхээр програмчлалын хэлэнд стандарт өгөгдлийн төрлүүд гэж одоо integer, double, long, float, string, char гэх мэтлэн энэхүү стандарт өгөгдлийн төрлүүд дээрээс гадна тухайн програмчлалын хэлийг ашиглаж байгаа хөгжүүлэгч өөрөө тодорхойлж байгаа тэр өгөгдлийн төрлийг өгөгдлийн төрөл маань ерөнхийдөө класс гэж ойлгож болно. За түүнээс гадна хөгжүүлэгч маань классаас гадна өөр одоо бусад structure буюу бүтэц гэх мэтлэн өөр одоо өгөгдлийн төрлийг өөр нэрээр ингээд өөрчлөөд өөрийн гэсэн юм өгөгдлийн төрлийг үүсгэх боломжтой байдаг. Гэхдээ яг Python дээр бол болохгүй. Мэдээж Python програмчлалын хэл маань dynamic хувьсгчийн төрөлтэй гэдгийг та нар Google дээр мэдсэн байх гэж би бодож байна. За нэлээд хад дурчлаа. За хэдүүлээ туршилтаар одоо машин гэсэн класс бичицгээе. За тэгэхээр class car. За тэнгуүтэ класс гэдэг ойлголт дотор нэмэгдээд бас нэг ойлголт орж ирнэ. Тэр нь юу вэ гэхээр байгуулагч функц гэсэн нэг ойлголт байгаа. Тухайн байгуулагч функц маань ямар утга учиртай байдаг вэ гэхээр за хэвлээ байгуулагч функцийг бичицгээе. Definite хоёр талдаа хоёр доогуур зураастай. Энэ функц маань одоо байгуулагч функц. Байгуулагч функц маань ямар утга учиртай вэ гэхээр тухайн классын объектыг байгуулахад хамгийн түрүүнд дуудагддаг функцийг байгуулагч функц гэж нэрлэдэг. Яг хэрвээ чи их сургуульд объект хандлагт програмчлал гэдэг хичээл үзчихсэн бол нэг бол Java, нэг бол C нэмэхтэр энэхүү объект хандлах технологиг хэрэгжүүлсэн байх. Тэгэхээр байгуулагч
анхдагч байгуулагч функц, параметртэй байгуулагч функц гэх мэтлэн ингэж тусдаа салгаж үздэг. Харин Python-ы хувьд бол анхдагч байгуулагч функц, параметртэй байгуулагч функцүүдийг нэгэсэндээ нэгтгээд ганцхан байгуулагч функцтай байна гэж одоо тухайн хэлийг загварчилсан байдаг. За энэ дэр self буюу за энэ self гэдэг түлхүүрэг маань юу вэ гэхээр тухайн классыг өөрийнх нь илэрхийлж байна гэж ойлгож болно. За тэгэхээр хэдүүлээ энэ дэр зүгээр туршилт хийцгээе. Яг үнэхээр тухайн классын объектыг байгуулахад үнэхээр энэ функц автоматар өөрөө хамгийн түрүүнд дуудагч байна уу үгүй юу гэдгийг хэдүүлээ туршиж үзцгээе. Энэ бол байгуулагч функц. За хэдүүлээ зүгээр энийг зөвхөн одоо тухайн классаа бичээд компайлдаад үзье. Python test. За тэгэхээр миний терминал дээр одоо юу ч хийлсэнгүй. Учир нь юу гэхээр би тухайн классын объектыг байгуулаагүй ямар нэгэн үйлдэл хийгээгүй учраас консоль дээр юу ч хэвлэгдсэнгүй. За хэдүүлээ буцаад код руугаа очоод car гэдэг классынхаа одоо нэг объектыг үүсгэж үзцгээе. За миний машин. Тэнцүү car. За ингээд энэ хэсэгт юу болж байгаа вэ гэхээр миний машин гэсэн хувьсгчид car гэдэг классын нэг объектыг байгуулж ийн гэсэн үг. За хэдүүлээ энийг компайлдаад үзье. Python test by. Wow. За анхдагч нэгсэндээ бол параметргүй анхдагч байгуулагч функц. Ер нь байгуулагч функц маань классын объектыг үүсгэнгүүт шууд тухайн функц маань өөрөө автоматар дуудагддаг гэдгийн баталгаа бол энд байна. Би тэр эхэндээ би та нарт тухайн классын объектыг байгуулахгүйгээр кодо компайлж үзүүлэхэд юу ч хийлээгүй. Харин би тухайн классынхаа нэг л объектыг үүсгэхэд шууд анхдагч байгуулагч функц нь дуудагдж байна гэдгийг би ингэж та бүхэнд одоо практикаар баталж харуулж байна. За тэгэхээр класс байгуулагч функц ямар ашигтай вэ гэхээр тухайн класс байгуулагдангууд тухайн классын шинж тэмдгүүд буюу хувьсгч нарт шууд автоматар утга оноохот нэгэсэндээ ашигладаг. Эсвэл миний өмнө хэлсэн параметртэй байгуулагч функцийг ашиглаад тухайн классынхаа объектыг байгуулж явахдаа за ийм шинж тэмдгүүд нь ийм утгатай шүү гэдгийг оноогоод өгч болно гэсэн үг. За хэдүүлээ туршилтаар машин маань одоо ямар шинж тэмдгүүдтэй вэ гэдгийг зүгээр цөөхөн хэдийг авч үзье. За машин маань өнгөтэй тийм үү? Өнгө. За одоо юу гэдгийг тийм ээ? За color өнгө. Engine буюу хөдөлгөөр. За дугуй хэдэн ширхэх дугуйтай вэ гэдгийг хадгалцгаая. За тэхийн тулд self color тэнцүү color self engine тэнцүү engine self wheels тэнцүү wheels. За энэ дэр хэрвээ чиний толгой эргэж байгаа бол энэ яагаад ингэж self check color тэнцүү color гэдээ ингэ бичээд байна вэ гэхээр энэ юу маань car гэдэг класс маань өөрөө одоо ийм шинж тэмдгүүдтэй гэсэн үг. Color engine тэгээд wheels буюу хэдэн ширхэх дугуйтай хэрвээ
том машинууд ч бүр 10 хэдэн дугуйтай байдаг үстэй тийм ээ. За тэгэхээр энэ дээр юу ичвэ гэхээр энэхүү классыг байгуулахдаа би энэ color engine wheels гэдэг энэ гурван одоо өгөгдлийг нь бичиж өгөх хэрэгтэй гэсэн үг. Тэр мань юу вэ гэхээр энэ дэр миний машин тэнцүү car гэчээд одоо за улаан өнгөтэй тэгээд V8 хөдөлгүүртэй. За тэгээд дөрвөн ирэх дугуйтай. За нэгэсэндээ параметртай байгуулагч функц маань гэдэг параметртай байгуулагч функц гэдэг маань одоо Python дээр ингэж хэрэгжиж байгаа юм. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ одоо дефолт утгыг бас оноож өгч болдог. За энэ дээр green за би энэ хөдөлгүүрийн талаар бас сайн мэдэхгүй. За өгч. За тэгээд би бас яг таамаг туршиж ингэж харуулъя. Тэгэхгүй бол би яг бүр амар сайн тайлбарлаж чадахгүй байх шиг байна. Өөр машин. Car. За нэгэсэндээ тухайн машиныхаа өнгө, хөдөлгүүр, хэдэн дугуйтай гэдгийг зааж өгч тухайн классаа үүсгэж болно. Эсвэл зүгээр car гэд классаа үүсгэж болно гэсэн үг. Хэдүүлээ энэ дэр юу яцгаая? Байгуулагч функц дээр доор нь хэвлэчихье. Юу гэж хэвлэх вэ гэхээр print self color self engine self fields за ингэж хэлчих. Python би та нарт нэг амар яриа тайлбарлаад байхаас илүүтэйгээр кодын бичээд compile гэж үзүүлээ тийм ээ. Түүн дээр үндэслээд жоохон хэмжээний тайлбар хийхгүй бол ингээд яриад ахаар шал утгагүй болох байх гэж би бодож байна. За одоо миний хэлээдсэн параметртай байгуулагч функц, анхдагч байгуулагч функц хоёрын маань ялгаа одоо энэ дээр гарч ирж байна. За эхний буцаад кодыг харчия. Эхнийх дээр болохоор машиныхаа өнгө төрх хөдөлгүүр дугуйг нь зааж өгсөн. Дараагийнх маань болохоор зүгээр юу ч зааж өгөхгүйгээр машин гэдэг классынхаа объектыг байгуулсан байна. За хэдүүлээ консоль дээр хийвэлсэн зөрүүг нь харцгаая. За энэ дээр бид нар улаан өнгөтэй V8 хөдөлгүүртэй 4 дугуйтай машин гэж хэдүүлээ зааж өгсөн шүү дээ тийм ээ. Тийм болохоор тэр утгуудаа авч одоо класс маань үүссэн байна гэсэн үг. Харин хэдүүлээ байгуулагч функцийнхаа дээдлэлт дефолт утгуудыг тавьж өгсөн шүү дээ. Хэдүүлээ буцаад харцгаая. За хэрвээ өнгө гэдэг хувьсгчд маань утга орж ирэхгүй шууд автоматар ногоон гэсэн энэ утгыг аваа. Engine дээр ямар нэгэн утга орж ирэхгүй шууд V6 гэсэн энэ утгыг аваа. Wheels буюу дугуйны утга нь орж ирэхгүй зүгээр шууд автоматар 10 гэсэн утга аваа гэд заагаад өгсөн учраас сүүлийн өөр машин гэдэг дээр хэдүүлээ тиймэрхүү параметр тавьж өгөх учраас шууд энэ автоматар энэ дефолт утгуудаа аваад класс өөрөө байгуулагдсан гэсэн үг. Тэгэхээр хоёр дахь хэвлэл маань green V6 10 гэж хэвлсэн байна. За ингээд эндээс ингээд анхдагч байгуулагч функц болно. Параметртай байгуулагч функцийн ялгааг бас сайн ойлгосон байх гэж найдаж байна. Та бүхэн өөрсдөө одоо машин гэлтгүү одоо person гэдэг класс хийж болно шүү дээ тийм ээ. За эхний хичээл дээр хэдүүлээ нэг сүртэй их
юм үзээд хэрэггүй байх. Холиод ингээд заваарчих байх гэж бодож байна. За тэгэхээр заавал байгуулагч функц дээр хэдүүлээ машиныхаа өнгө төрх юунуудыг хэвлэх шаардлагагүй. Өөр нэг функц бичье. Diff за diff гэдэг маань Python-ы одоо функц энэ функц юу гэдгийг зааж өгч байгаа түлхүүрэг. За diff ингээ print за юу гэж нэрлэх үү гэдүүлээ. За зүгээр print all гэдэг нэртэй функц хэвтүүлээ бичье. Print all гэдэг нэртэй хөөсөгч маань юу функц маань юу хэлдэг вэ гэхээр энэ машин бол self cover одоо тухайн машиных нь өнгийг хэвлээд өнгөтэй self engine дуслаа self хөдөлгүүртэй self with дугуйтай машин гэдэг ингээ хэвлдэг юм функц бичиж. За тэгэнгүүт одоо ингээд одоо хэдүүлээ энэ функцийг дуудахгүйгээр нэг кодо компайлдаад үзье. Python. За тэгэнгүүт консоль дээр минь одоо юу ч хийлсэнгүй. Учир нь юу вэ гэхээр байгуулагч функц ерөөсөө л өөрийнхөө шинж тэмдгүүд утга оноогоо л зогсчихж байгаа. Харин тэр утга өөрийнхөө тэр хадгалж авсан өгөгдлүүдэд аль функц маань хэвлэх ёстой вэ гэхээр print all гэдэг функц маань хэвлэж байгаа юм. За тэгэнгүүт ингээд миний машин тийм ээ. Миний машин одоо яг ямар өнгө төрхтэй юм байна гэдгийг ингээ хэвлээд мэдчихнэ. Өөр машин маань одоо ямар өнгө төрх, ямар хөдөлгүүртэй вэ гэдгийг энэ функцийн тусламжтайгаар мэдэх боломжтой гэсэн үг. За тэгэхээр туршия. За тэгэнгүүт энэ машин бол RAID буюу улаангтой V8 хөдөлгүүртэй 4 нугуутай машин юм аа. Харин нөгөө нэг параметрийн тавьж өгөөгүй дефолтор авсан машин, дефолтор утга оноож байгаа тэр классын маань ямар утга хэвлэж байгаа гэхээр энэ машин бол нөгөө өнгөтэй V6 хөдөлгүүртэй 10 дугуйтай машин байна гэж хэлж байна. За ингээд эхний хичээл маань ерөнхийдөө энд ирээд өндөрлж байна. Хэдүүлээ дараагийн хичээлээр одоо энэ классын удамшил өөр одоо зүйлсийг үздэсгэх болно. Хэрвээ чи ойлгомжгүй зүйл байх юм бол комментээр бичээрэй. Би дараагийн хичээл дээр хангалттай тайлбарлаж өгөхийг хичээх болно. За ингээд анхаарал тавьсан явдал маш их баярлалаа. Хэрвээ чи дараагийн хичээлийг үзэхийг хүсэж байгаа бол дарах ёстой баатна дараарай. За баярлалаа. Дараа уулзлаа баяртай. Дараагийн хичээл бас тун удахгүй орох болно.